Энэ удаагийнхаа бичлэгээр 2016 оны Өмнөд Солонгосын трейлер учир битүүлэг төрлийн Missing Woman киног товчлон ярьж өгөхөөр сонголоо. Архинаас гаргасан чон үргэлжилсээр явсан хийсэн болгоно нь үргэлжил ямар нэгэн хөвгтэй адал явдлыг дагуулж байдаг. Шулга шир 3 маань архинаас гаргасан чон 4 цусан тангараг анги дээрээ золтой л 40 жилийн андын тангарага тасалж хаагүй билээ. Тэгвэл тэдний адал явдал энэ удаад бүр хил даван өрнөхнэ. Энэ удаад тэд зөвхөн андуудаараа биш эхнэрүүдээ хүртэл энэ адал явдлынхаа нэг хэсэг болгоо авч явснаар тэдний хөгжилтэй адал явдлууд араараасаа үргэлжлэх болно. Архинаас гаргасан чон Пококт фейлдсэн 5 киног DDS Univision Look TV-гээс хүлээн авч үзээрэй. За эхнэрүүд маань яваад авчлаа. Манай эхнэр миний хөлийг амьдралдаа нэг ч удаа угааж өгч үзээгүй шүү дээ. Гайхах. Яа. Нэг юм бодсоч юм инээдсэн болтгоо. Танаа хоёр эхнэр шүү дээ. Хогоогийн бүх шивэртүүлийг барихаар явлаа. Архинаас гаргасан чон Пококт фейлдсэн 5. Инээдмийн уран сайхны кино. Univision DDS Look TV-гээр. Жисүн маш их ажилтаагаас гадна охиноо ганцаараа өсгөдөг зав муутай ээж. Ажилдаа зарцуулах цаг, хүүхэддээ зарцуулах цаг хоёроо давхцаж эхлэхэд Жисүн охиндоо асрагч авахаас өөр аргагүй болсон юм. Улмаар ханамыг их асрагчтай болсноор Жисүний ачаалал шууд л хөнгөрч эхлэв. Ханамын асрагч хүүхдийн нус нь гоожиж ханиад хүрэх үед огтхон ч эргэлзэхгүй амараас хорон авч байгааг нь харахтал Жисүнд арга гэртээ санаа зовох шаардлагагүй боллоо. Жисүн ажил руугаа явхаас өмнө ханамыгийн анхны цалинг нь бэлэгтэй хамт өгнө. Маргааш өглөө Жисүн утсан дуугарснаар сэрэв. Дуудлага шүүхээс ирсэн байх ба хүүхдийнх нь асран хамгаалах эрхийн талаар байлаа. Гайхсан Жисүн өмгөөлөгч рүүгээ залгахад өмгөөлөгч аль хэдийн шуудан илгээсэн гэдгээ хэлв. Жисүн шуудангаа шалгаж үзэхэд үнэхээр шуудан ирсэн байх ба ууг нь асрагч ханамын түүнд шуудан ирснийг нь мэдэгдэх ёстой байсан юм. Энэ үед охин асрагч хоёр нь гэртээ байсангүй. Жисүн өнөөдөр охин нь вакцин хийлгэх ёстой гэдгийг санаад асрагч нь охинтой хамт эмнэлэг дээр байгаа юм байна гэж бодоод шууд л шүүх рүү очихоор гэрээсээ гарав. Түүний салсан нөхөр нь асран хамгаалагчийн эрхийн төлөө шүүгдсэн байх бөгөөд үнэн хэрэгтээ салсан нөхөр нь охиноо хайхардаггүй нэг аж. Энэ бүхнийг Жисүний хадам ээж нь сэтсэн ба ач охиноо Жисүнд өгөх хүсэлгүй байгаа нэгэн. Шүүх хурал Жисүний эсрэг эргэнэ. Жисүний өмгөөлөгч нэг бол тохиролц. Эсвэл салсан нөхрөөсөө гомдлоо буцаагаад өгөөч гэж гуй хэмээн зөвлөнө. Байдал бүр муугар эргэх юм бол Жисүн асран хамгаалагчийн эрхээ бүрэн алдаж ч магадгүй нөхцөлд орчихов. Шүүхэн дараа Жисүн ажил руугаа яарна. Түүнийг очиход дарга нь хоцорсон гэж уурлаад баггүй загналаа. Арай гэж амьсгаа авах боломжтой үедээ Жисүн асрагч хаммээрөө залган охиноо асуух гэсэн ч асрагч нь утсаа авсангүй. Жисүн ажлаа тараад эмнэлэг рүү очиж эмч мэрэгжилтэй хуучин нөхрөөсөө гомдлоо буцаагаад өгөөч хэмээн гуйхдаа маш их зөөцж байв. Өнгөрсөнд охин даюун нь дөнгөж төрөх үед Жисүний хуучин нөхөр Жинхёк түүнийг араар нь хуурч байжээ. Өнөөдөр ч тэр Жинхёк охиногийнх огтхон ч сэтгэлгүй байх ба энэ бүхний ард ээж нь байгаа гэдгийг тайлбарлаад Жисүнийг хүн чинээ тоосонгүй. Өдөржин нааша цаашаа гүйж ядарсан Жисүн гэртээ ирээд шууд л буудан дээр хэвтэн. Гэнэт тэрээр нэгэн зүйлийг мэдэрсэн нь гэр нь дэндүү намгүн байх нь тэр. Улмаар Жисүн охиныхоо өрөөг шалгахад охин нь бас асрагч ч байсангүй. Баг зэрэг сандарсан Жисүн асрагч руугаа залгахад бас л утсаа авсангүй. Жисүний санаа зовнил баг багаар нэмэгдэж байрныхаа тоглоомын талбайг шалгаж үзэхэд охин нь бас л байсангүй. Жисүн шууд л байрны жижүүр дээр очиод асрагч охин хоёроо асуухад жижүүр харсан эсхээ санахгүй байв. Гэхдээ жижүүр нэг хачирхалтай зүйл хэлсэн нь ханамын асрагч үргэлжил даайн охиныг хэтэрхий их өөртөө ойрхон байлгаж сүржин байдалтай байдаг байсан талаар хэлнэ. Жисүн жижүүрийн яриаг сонсоод зогсох зав байсангүй. Тэр зүгээр л охиноо олохыг хүснэ. Тиймээс Жисүн хөрш рүүгээ очлоо. Учир нь хөршийнх нь асрагч нь анх ханамыг өөрийн хамаатан гэж танилцуулж байсан. Гэтэл тэр эмэгтэй одоо өөрөө ажиллахаа болсон байх ба хөрш нь ямартай ч холбоо барих дугаарыг нь өгнө. Жисүн дугаар руу залгаж байх үедээ өнгөрснөө дурсав. Хэдэн сарын өмнө Жисүн өмнөх асрагчаа халжээ. Тэр асрагч хүүхдийг нь хайхрамжгүй байдлаасаа болж гэмтээсэн юм. Яралтай шинэ асрагч хэрэгтэй байсан тул Жисүн хөршийнхөө асрагчийн хамаатан гэх ханамыг авсан байна. Тэр үед асрагч ханамыг солонгосоор сайн ярьж чадахгүй байсан ч хөршийнх нь асрагч ханамыг хүүхэд харах олон жилийн туршлагатай
бас хүүхдэд хайртай нэгэн гэдгийг тайлбарлажээ. Жисүн эргэлзэж байсан ч ханамай бяцхан охинд нь хятад бүүвийн дуу дуулж өгөөд унтуулах мөчөд түүний эргэлзээ тайлгдсан байна. Жисүний утас дуугарч тэрээр ухаан ороход дуудлага даргаас нэрсэн байх ба дарга нь яаралтай материал явуул хэмээн уурлав. Сандарсан Жисүн охиндоо зовсон байдалтай гар нь салганаж компьютераа ассан. Ханамай болон охиноос нь ямар ч сураг, ямар ч дуудлага, ямар ч зурвас алга. Арга барсан Жисүн босож ханамайгийн эд зүйлсийг ухаж үзэхэд түүний эд зүйлсээс салсан нөхрийнх нь эмчийн үнэмлэх гарч ирэх нь тэр. Таагүй мэдрэмж авсан Жисүн ханамайгийн үнэмлэхийг аваад шууд л цагдаагийн газарт очиод мэдүүлэг өгөх гэж байлаа. Гэтэл өмгөөлөгч нь түүнтэй холбогдож хэрвээ чи хүүхдэд алга болгосон гэж албан ёсоор мэдүүлэх юм бол асран хамгаалах эрхээ бүр мөсөн алдаж магадгүй гэдгийг хэлнэ. Айсан Жисүн цагдаад өгсөн үнэмлэхээ буцааж аваад цагдаагийн газраас гарав. Тэр нэг зүйлийг анзааралгүй өнгөрсөн нь цагдаагийн дэлгэцэн дээр хайлтар илэрсэн ханамайгийн царай. Ханамайг хэмэгтэй үнэндээ төсөөр царайтай өөр хүн байгааг харамсалтай нь Жисүн мэдэхгүй өнгөрнө. Жисүн цагдаагийн газраас гараад ханамайг байж магадгүй ядуу тарчиг хорооллоор хайсан ч олж чадахгүй гэрлүүгээ буцлаа. Маргааш өглөө хинэгэн хаалгыг нь балбахад баярлсан Жисүн хаалга нээхэд хатам ээж нь ач охиноо авахар ирлээ гэд зогсож байх нь тэр. Сандарсан Жисүн маргааш ирээрээ гэж хэлчихэд зөрөөд гарав. Хаашаа явах мэдэхгүй Жисүн давхиж явтал анх ханамайг танилцуулж байсан хөршийнх нь асрагч нь залгах бөгөөд хөршийн асрагчийн хэлсэн зүйл Жисүний цусыг нь зарцаах шиг л болно. Үнэн хэрэгтээ уг ханамайгийн эмэгтэй хөршийнх нь асрагчтай ямар ч садан төрлийн холбоогүй ба тэрээр намайг өөрийнхөө хамаатан гэж танилцуулаад өгөөч гэж хүсээд хөршийнх нь асрагчид мөнгө хүртэл төлсөн байж таарав. Жисүн өчигдөр охинд нь вакцин хийх ёстой байсан хүүхдийн эмнэлэг дээр очиод асуухад асрагч ханамай дааюн охиныг хэд хоногийн өмнө авчираад өөрийгөө дааюуны ээж нь гэж хэлэн бас аяллаар явах гэж байгаа болохоор вакцин тариулах цагийг нь урагшлуулсныг Жисүн мэдэж авна. Ханамайгийн талаар мэддэг гэж бодож байсан бүх зүйл нь худал хуурмаагүй байсанд Жисүний дотор нь давчтав. Яахан мэдэхгүй мөнгөнийх Жисүн гэртээ ирэх үедээ гэрийнх нь үдэр эргэлдэх нэгэн этгээдийг олж харна. Энэ хазгар чимшиг хүн өчигдөр хүүхдээ хайж гэрээсээ гарахтан ч мөн адил энэ хаваар эргэлдэж байсан билээ. Жисүн шууд л гүйж очиод ханамайг таних уу гэж асуухад өнөөхөр тэр надад өртөө гэж хариулав. Жисүн уйлж охиныг нь аваад явсныг хэлээд түүнээс тусламж хүсэхэд өнөөхөр Жисүнийг дагуулад нэгэн хятад массажны газар тавьчран ханамай өмнө нь энд ажилдаг байсан гэв. Массажны газрын эзэгтэй ханамайг хараагүй маш их удаж байгаагаа хэлээд хэрвээ ямар нэг юм олж мэдвэл заавал хэлнэ гэд Жисүний дугаарыг нь тэмдэглэж авлаа. Жисүнийг массажны газраас гарч ирэх мөчөд түүнд танихгүй дугаараас дуудлага ирнэ. Жисүн аваад чагнахад бидэнд охин чинь байгаа. Цагдаа тэлж болохгүй. Охиноо хармаар байвал бидний зааврыг даг гэж хэнэгэн хэлэхэд энэ үед цаана нь дааюн охины уйлах чимээ сонсогдно. Өнөөх этгээд яаралтай 30 сая вон бэлэн болгохыг шаардахад Жисүн хамгийн ойр байрлах ATM руу очин дансаа шалгахад 5 сая вон л түүнд байлаа. Жисүн түүнээс гуйж охиныг нь гэмтэхгүй байхыг хүсэхэд барьцаалагч этгээд байгаа бүхнээ шилжүүлэхийг шаардна. Жисүн ч хэлсэн ёсоор нь шилжүүлэхэд барьцаалагч этгээд нэгэн хаяг зааж өгөв. Заасан хаягаар нь Жисүн яваад очиход олонний хөлийн газар байх ба Жисүн эргэн тойрон хичнээн самансан ч охин нь байсангүй. Тэрээр зөвхөн охиных нь тоглоомуудыг харуутанд хийж баглаад далайн эрэгт үлдээсэн байгааг л олов. Зөвхөрсөн Жисүн цагдаад мэдэгдлээ. Мөрдөгч Пак яагаад тэр даруй ирээгүйг нь асууж шалгаахад Жисүн болсон бүх үйл явдлыг эхнээс нь ярьж эхлэнэ. Ханамайгийн талаар барьцаалагчийн дуудлага бас шилжүүлсэн мөнгө гэдэл бүгдийг ярив. Харамсалтай нь мөнгө илгээсэн дансны эзнийг мэдэх ямар ч боломжгүй гэдгийг мөрдөгч хэлв. Мөрдөгч Пак Жисүнаас асрагчийнхаа зургийг үзүүлэхийг хүсэхэд Жисүн бодож охиных нь нэг насны төрсөн өдрөөр хамтдаа авалсан зургийг санана. Гэтэл зургийг нь засаж янзлаад асрагч нь өөрийнхөө хэсгийг арилгасан байх нь тэр. Гэнэт галзуурсан хатам ээж нь гарч ирээд Жисүнийг дүлхэн унгааж хатам ээж нь энэ бүхнийг Жисүн охиноо өгөхгүй тулд худлаа зохиосон гэж сэжиглэнэ. Жисүний өмгөөлөгч нь ирээд яриад байгаа асрагч нь огтоо байдаггүй хүн гэдгийг тайлбарлаж надад үннээ хэл, үгүй бол би тусалж чадахгүй. Гэхэд Жисүн хинч өөрт нь итгэхгүй байгааг ойлгов.
Иймд Жисүн цагдаагийн газраас сэмхэн гараад өөрөө охиноо олохоор шийднэ. Жисүн шууд л гэрлүүгөө буцаж жижүүрийн компьютерт хадгалагдсан бичлэгүүдийг шалгав. Азар асрагч охиныг наваад явж байгаа бичлэг хадгалагдсан байлаа. Өөр нэг хачирхалтай зүйл болсон нь жижүүр нэгэн хүүгийн хамт Жисүн дээр ирнэ. Хүү ихэндээ сандарсан байдалтай байсан ч өмнө нь тохиолдсон нэг явдлыг ярьж өгөв. Юу болсон бэ гэхээр Жисүний хамгийн анхны асрагч үнэндээ охиныг нь санаатай эсвэл өөрийн буруугаас болж гэмтээгүй байж таарлаа. Тэр өдөр хүү мууртай тоглоод байж байх үед Жисүний өмнөх асрагч Даюныг тэрэгэн дээр нь түрж салхилуулангаа дэлгүүрээс авсан хүнсээ бариад явж байжээ. Тухайн үед гинэт ханамын дуутай гарч ирээд асрагчийг тойрч угаад барьж байсан уутыг нь татаж унгаасан байна. Асрагч замаар өнхрөх жимснүүдэд түүхгээд Даюнээс холдох үед ханамын Даюны тэрэгэн дээр нь ирж бүсийг нь суллаад тэргийг нь зам руу түлхжээ. Энэ бүхнийг хараад сууж байсан хүүг анзаарсан ханамын түүн дээр ирээд унаж байсан дугуйгаа өгөөд хинт ч хэлэхгүй байхыг хүссэн байв. Ингээд буруу хүнээ халаад бүрч буруу хүнийг ажилд аван охиноо даатгсан гэдгээ ойлгосон Жисүн машинаа унаад өнөөх хятад массажны газар руу очиод ханамыгийн өнгөрснийг нь асуухад массажны газрын эзэгтэй ханамыг анх ажил хайж ирсэн талаар ярина. Ханамайд мөнгө хэрэгтэй гэж байсан ба яг тэр үед давхцаад нэг үйлчлүүлэгч орж ирж таарчээ. Өнөөх нь ханамайг өөрт нь өртөө гэж байсан Хёник байж таарав. Түүнийг Хүник гэдэг ба массажны газарт ирэх болгондоо зөвхөн ханамайг л сонгож үйлчлүүлдэг байсан аж. Энэ үед массажны газрын ажилтан бүсгүй ханамайгийн эд зүйлс бүхий жижиг цаасан хайрцгийг Жисүнд өгөв. Жисүн шалгаж үзэхэд дотроос нь өөр нэгэн нярай хүүхдийн зураг гарч ирлээ. Энэ хүүхдийн талаар массажны газрын ажилчид огтхон ч мэдэхгүй байв. Зургийн ард талд нь зургийг дарсан студийн нэр нь байх бөгөөд азар Солонгост байдаг студи байсан тул Жисүн шууд л очиж шалгахаар шийднэ. Нөгөө талд мөрдөгч Вак Жисүний салсан нөхөр Жинхёк нар Жисүнийг хайж байлаа. Тэд нэг с ิจ гтэй зүйл олсон нь Жисүнийг хууль бус эрхтний худалдаа хурамч чүчүүг баримтаар мэрэгшсэн Хёник гэх гэмт хэрэгтэнтэй хамт захилгаан шатанд яваа бичлэг юм. Мөнгийг нь л өчөөвэл Хёник гэх этгээд юу ч хийхэд бэлэн нэгэн түүнийг цагдаа нарч маш сайн мэдэж байлаа. Жисүн зургийн студи дээр ирээд зурагчантай нь уулзаж олсон бяцхан нярайн зургийг үзүүлэхэд зурагчин ээж болон нярайг тодхон санана. Зурагчин ээжийг нь хүүхэдтэй дэндүү хайртай нэгэн байсан. Өөрийг нь ч ойртуулахгүй байсан гэж хэлээд бүртгэлээ ухаж байгаад ээжийнх нь нэрийг Кимян гэдгийг олж өгнө. Мөрдөгч Пак Жисүний мөрөөр явсаар массажны газарт ирж түүний мэдсэн бүхэл зүйлсийг эхнээс нь мэдэж ав. Мөрдөгч Пакийн хувьд одоо Жисүн сэжигтэн биш. Тэр бол ханамай болон Хүник хоёрын төлөвлөж хийсэн гэмт хэргийн хохирогч нь гэдэг нь тодорхой болно. Жисүн зургийн студиэс авсан мэдээллийнхээ дагуу Кимян гэх эмэгтэй амьдарч байсан хаягаар очиход хинч амьдардаггүй эзэнгүй байшин түүнийг угтав. Хан мөргөж мухарцсан Жисүн яг явах гэж байх үед хөршин та Кимяныг хайж ирсэн юм уу гэж асуулаа. Хөршүүд нь Кимяны талаар сайн мэдж байх ба Кимяныг энд амьдардаг байх хугацаанд маш их зовж байсан гэдгийг тодтогно. Кимяныг нөхөр нь улаан хатам ээж нь маш их зовоодог байжээ. Мөн Кимян солонгосоор сайн ярьж чаддаггүй. Дээр нь хатам ээжтэй аж төрүүлж өгөх л үүрэгтэй шахуу амьдардаг байсан гэв. Тэр байнга л хөхөрсөн бас гинтсэн явж яадаг байсан тул хөршүүд нь түүнийг өрөвдөж нөхөртэй нь уулзаж ярилцах гэж оролдоод тусыг эс олжээ. Нэг л өдөр Кимян жирэмсэн болоход юмс баг зэрэг өөрчлөгдсөн. Нөхөр хатам ээж нь түүнийг зодхой болж бас солонгос хэлний сургалтанд суулгаж Кимян ч инээмсэглэх болсон байна. Гэхдээ охин нь төрсний дараа байдал бүрч дордсон. Охин төрөлхийн бие муутай байсан ба нэг удаа зогсолтгүй уйлаад байсан болохоор Кимян хөрш дээрээ ирээд эмнэлэгт хүргэж өгөхийг хүссэн байна. Хөршинч түүнд тусалж эмнэлэгт хүргэсний дараа эмч охиныг нь үзээд нарийн шинжилгээ хийлгэхийн тулд төв эмнэлэгт очих ёстой гэж зөвлөжээ. Гэтэл нөхөр хатам ээж хоёр нь гинэт орж ирээд Кимяныг хэтрүүлж санаа зовоод байна гэд гараас нь хүүхдийг нь салгаж аваад түүнийг эмнэлгийн гадаа орхиод явсан байна. Тэр цагаас хойш хөршин Кимяныг дахиж хараагүй ба хэдэн өдрийн дараа Кимян хүүхэдтэйгээ хамт Орос сураггүй алга болжээ. Энэ үед гинэт цагдаагийн машины дууд дохио хангин чихэлэхэд Жисүн цагдаа нар өөрийг нь олоод ирчихсэн гэдгийг мэднэ. Жисүн машина орхиод зүгтаасан ч аргагүй эрхэнд баригдаад цагдаагийн газарт хүргэгдэв.
Түүнийг гавтаа сууж байх үед Кимианы хадам ээж цагдаагийн газарт уйлж "Хүүг минь олоод өг" гэж гуйсаар байх ба хүүн буюу Кимианы нөхөр ор сургаггүй алга болоод 7 хонож байгаа болж таарав. Энэ үед Жисүн нэг зүйлийг ойлгоно. Кимианы охиноо эмчлүүлж байсан эмнэлэг бол Жисүний салсан нөхөр Жинхёкийн ажилдаг эмнэлэг. Тийм болохоор л Кимианы эд зүйлс дотроос Жисүний салсан нөхрийн эмчийн үнэмлэх гарч ирсэн. Жисүн мэдсэн зүйлээ мөрдөгч Пакт хэлэхэд цагдаа нарт ч бас судалж мэдсэн зүйлс байлаа. Кимианы охинд яаралтай элэг суулгах шаардлагатай байсан ба тохирох донор олно гэдэг нь боломжгүй шахуу болохоор Кимиан хууль бус эрхтний 8-чин хян үгтэй холбогдсон. Донор олсон байлаач төлбөрийг нь төлж дийлэхгүй Кимиан нарийн төлөвлөгөө гаргаж Жисүний охин Даюныг хулгайлсан шалтгаан бол өшөө авч хорлох биш, харин Даюныг зарах гэж эсвэл эрхтнийг нь ашиглах зорилготой байсан байх магадлалтай хэмээн мөрдөгч таамаглалаа хэлснээр Жисүнийг айдас нөмөрлөө. Удалгүй мөрдөгч Пакт дуудлага ирнэ. Кимианы алга болсон нөхөр машинтайгаа шатсан байдалтай олдсон ба хэргийн газарт мөрдөгчд очиход азар ямар ч хүүхдийн цогцос байгаагүй, зөвхөн Кимианы нөхрийн шатсан цогцол байлаа. Ямар нэгэн сэжүр олж магадгүй гэж үзээд мөрдөгч Пак болон Жисүн нар Жинхёк ажилдаг эмнэлэг дээр очихоор шийднэ. Эмнэлэг дотор итгэл найдвараа алдсан Жисүн алхаж байтал гинэт танил бүүвэн дуу сонсогдов. Ханамын асрагч охинд нь дуулж өгдөг байсан тэр бүүвэн дуу. Жисүн дуу гарч байгаа зүгт яваад очиход нэгэн настай сувилагч уг бүүвэн дууг дуулж байв. Мөрдөгчд болон Жисүн өнөөх сувилагчаас энэ дууг яаж мэддэг талаар нь асуухад сувилагч энэ эмнэлэгт охиноо асардаг байсан нэгэн эмэгтэйн талаар ярьж эхлэв. Тэр эмэгтэйг эмнэлэг даяараа мэддэг байсан ба маш гоё хоолойтой нэгэн байжээ. Түүнийг энэ бүүвэн дууг дуулах үед зөвхөн хүүхдүүд ч биш, томчууд хүртэл анхааралтай зогсоод түүний бүүвэн дууг нь сонсдог байсан байна. Өнгөрсөнд Кимианы бие муутай бяцхан охин Жэн огтхонч дээрдэхгүй байсан болохоор эмнэлэг төлбөрөө нэхэж эхэлжээ. Түүнд 7 хоногийн хугацаа өгөхөд Кимиан Хинюктэй холбогдоход тэрээр түүнд эргэтнээ зарахыг санал болгосноор Кимиан ч хэлсэн ёсоор нь хийсэн байна. Харамсалтай нь Кимиан мөнгө олж чадсан ч түүний нөхөр эмнэлгээс гарах бичиг дээр гарын үсэг зурсан болохоор Кимианыг өвчтөе охинтой нь шууд л эмнэлгээс хөөгөөд гаргачихж. Кимиан хууль бус оршин суугч учраас хуулийн дагуу энэ шийдвэрийг эсэргүүцэх эрх түүнд байсангүй. Кимиан эмнэлгээс өчнөн удаа гуйсан ч нэгэн хамгаалалтын ажилтан түүнийг дүлхэж унгааснаар Кимианы шархан сэдэрч цус алджээ. Кимиан хамгийн ихэнд таарсан эмч болох Жисүний салсан нөхөр Жинхёкоос зүүгдэж гуйсан ч Жинхёк түүнийг хинч үшгэлсэн нүдээр хараад зүгээр л дүлхээд өнгөрсөн байна. Кимианы харсан хамгийн сүүлийн зүйл бол охинтойгоо хэвтдэг байсан орон дээр нь хэвтэж имчлүүлэхээр ирсэн Жисүн болон түүний охин Даюн байлаа. Совилогч энэ бүхнийг нүдээр харж гэрчилсэн ба үнэн учрыг эцэст нь ойлгосон Жисүн Жинхёк нар дэмил толгой гут байлган суусаар. Улмаар мөрдөгч Пак баримт хангалттай гэж үзээд энэ хэргийг албан ёсоор хүн хулгайлах гэмт хэрэг хэмээн бүртгэж авна. Жисүний гэртээ ирэхэд маш олон цагдаа нар нэгжлэг хийж байх ба түүнд юм бодохч тэнхэл байсангүй. Түүнийг усуух үед нэгэн дурсамж орж ирсэн нь охин нь өвдсөн өдөр эмнэлэг дээр очиж байсан тэр үе. Тухайн үед эмнэлгийн ор дүүрэн байсан ч Жисүн Жинхёкийг ятгахж эхэлжээ. Улмар Жинхёк албан тушаалаа ашиглаж ор чөлөөлсөн ба тэр орн мэдээж Кимианы охинтойгоо хэвтэж байсан ор. Өөрсдийн эрх ашигаа нэгт тавьж хувиа хичээсэн үйлдэлийнхээ өвлийн үрийг одоо Жисүн эдэлж байгаа нь энэ. Жисүн Кимианы гараар ойсон альчуурыг хараад нэг зүйлийг санав. Нэг өрөө Кимиан оройн хоолндоо хөлдөө кимчи өгч байсан. Тэгх үедээ хөлдөө кимчийг амттай гэж хэлээд түүний нүд юун дээр ч тусахгүй байгаа мэт гөлөрч байжээ. Жисүн шууд л хөргөчөө нээгээд ухаж эхлэв. Хамгийн доор нь хөөсөнцөр хайрцаг байх ба Жисүн жижигэрсэн гараараа онгойлгоод харахад охиных нь хөлдөө цогцсон байх нь тэр. Жисүн шууд л охиноо гэдгийг танилаа. Өмссөн байгаа хувцас нь Даюнд нэг насны төрсөн өдрөөр нь өмсүүлсэн хувцас. Айдас нь биелээ олсноор Жисүн амьсгалч чадахгүй болж хөл алтан сөхрөн унана. Хадам ээж нь ч мөн адил уйлж ач охиноо харах гэж гараа сунгах үедээ энэ Даюн биш вэ гэж хэлв. Өнгөрсөнд охин нь хүчтэй халуурах үед Кимиан охиноо тэрч аваад гудамж руу гүйж гарна. Тэр уйлж хашгирч бас тусламж хүссээр. Түүний гинэт мэдэрч бас ойлгосон зүйл бол охин Жэн нь нэгэнт амьсгалахаа болсон байлаа.
Кимиан дамгүй болсон охиноо тэврээд уйлахаас өөр хийж чадах зүйл даанч байсангүй. Одоо цагт Жисүн охиныхоо тоглоомыг тэврээд өрөөнд хэвтэн. Дараа нь тэр гэрээсээ гарч савлуур дээр очиж суув. Өмнө нь Даюн болон асрагч Кимианы хамт яг энэ савлуур дээр сууж байхдаа тэд далайн эргээр явхаар төлөвлөж байсан. Харин одоо Жисүн орой ганцаараа. Энэ үед цагдаагийн хилтэс дээр мөрдөгч Пак Хиниукийг байцаана. Хиниук юу ч мэдэхгүй мэт дүр эсгэж тодорхой хариулт өгөхгүй байсаар. Мөрдөгч Пак яаж сүрдүүлсэн Хиниук тоохгүй байх ба гаднаас Жисүн орж ирээд өвдөг дээрээс өхөрч түүнээс чин сэтгэлээсээ гуйж эхлэхэд Хиниук бодол давтаж байгаад ам нээв. Өнгөрсөнд Кимианы олсон мөнгийг нөхөр нь авч байгааг Хиниук ажиглана. Тэр охиноо эмчлүүлнэ гэж хэлэхэд Кимианч түүнд итгэж толгой дохив. Хиниук гин нэгэн биш, дээрэс нь Кимианыг өрөвдөжсэн болохоор шууд л явж очиод нөхрийг нь зодож эхэлжээ. Улмаар Кимиан нөхрийнхөө урдуур орж хамгаалах ба нөхөр нь л байхгүй бол охин Жэн нь хуулийн дагуу эмнэлгийн тусламж авах эрхгүй болно гэж үнэн учраа хэлсэн байна. Хиниук хэдий гэмт хэрэгтэн ч гэсэн хүн чанар нь зулгаав. Хэд хоногийн дараа Кимианы эргэтнээ зараад олсон мөнгө бэлэн болоход Хиниук яралтай очиж мөнгийг нь өгөх гэсэн боловч дэндүү оройтсон байлаа. Жэн охин нас орчихсан байж. Энэ мөчөөс хойш Кимиан хэсэг алга болсон ч яг сарын өмнө гарч ирээд нөхрийг минь алаад өгөөч гэж Хиниукээс гуйсан байна. Хиниук энэ зэргийн ажлыг хийхэд төлбөр нэх гарахыг сануулхад Кимиан мөнгөний оронд хүүхэд өгье гэсэн байв. Аав нь баян хүн байдаг гэдгийг мэдсэн Хиниукч бас зөвшөөрчээ. Тэр хүүхэд нь мэдээж Даюн. Гэхдээ хэлсэн ёсоор нөхөр нь өгөх үед Кимиан хүүхдийг өглөгүй, ор сургаггүй алга болсон байна. Энэ бүхнийг ярьж дуусаад Хиниук сүүлийн мэдэх зүйлээ хэллээ. Тэрээр Кимиан 7 хоногийн өмнө Даюнд зориулж хуурамч бичиг баримтаа хийлгүүлсэн. Тэр одоо өөр оронд байгаа биз гэж хэлэхэд цагдаагийнхын яаралтай бомб дээр ирцгэн. Жисүн ч мөн очиж Даюныг хайж эхэллээ. Тэрээр хөлгийн давцан дээр гарах үед өдийн хугацаанд тайж байсан охиныг нь Кимиан тэрсэн байдалтай харагдана. Жисүн охиноо дуудаж түүн рүү дөхөх үед Кимиан хоошоо ухарсаар хөлгийн давцангийн ирмэг дээр тулаад зогсов. Кимианы хувьд Даюн охиныг өөрийнхөө охин Жэн гээд бүрэн итгэчихсэн байлаа. Цагдаа нар бүсэлж түүнд ойртох мөчөд Жисүн Кимианы охиндоо зориулж нэгч байсан алчуурыг нь гаргаж ирээд харуулхад Кимиан Жэн охин нь үгсэн гэх аимшигтай дурсамжаа эргэн санана. Энэ мөчөд Жисүн дасралтгүйгээр охиныг минь өгөөч гэж гуйсаар. Улмаар Кимиан ойролцоох мөрдөгчөд Даюныг тэврүүлээд үг хэлэлгүй далаараа үсрэх нь тэр. Удалгүй Жисүн түүний араас нь үсэрч ороод аврах гэсэн боловч Кимиан гарыг нь холдуулаад охиндоо зориулж нэгсэн алчуураа авч цээжиндээ тэвэрсээр далайн ёроол руу живв. Хэсэг хугацааны дараа Жисүн эмнэлэгт сэрнэ. Тэр босож охиноо хайсаар эмнэлгийн тоглоомны талбайд очиход Даюн тоглож байлаа. Жисүн охин дээрээ очин гараа сунгахад Даюн охин ээж рүүгээ ирэн түүнийг тэвэрч ээжээ гэж хэлнэ. Энэ мөчөд Жисүнд амьдралаас хүсэх өөр зүйл юу ч байсангүй.